За юу яцхан Rusty байна. За өнөөдрийн бичлэгээр Netflix дээр 3 сарын 13-нд гараад сүүлийн 1 сарын хугацаанд бол нэлээд сенсац болсон. За Netflix-ийн түүхэнд хамгийн их хандлт авсан, хамгийн их хүмүүс үзсэн бүтээлүүдийн нэг болж байгаа Adolescence гэдэг цувралын талаар ярихаар бэлтлээ. За Adolescence-ийн хувьд бол 4 ангитай богино хэмжээний цуврал байгаа. За Adolescence гэдэг нь өөрөө бол өсвөр нас гэсэн ерөнхийдөө утгатай ийм цуврал бол байж байгаа. За энэ цувралын продюсеруудын нэгээр бол одоо Brad Pitt шинэжсэн. За яг гүйцэтгэх продюсераар буюу одоо яг хариуцаж зохиолын бичиж найруулга бүх гол зүйлийг одоо хариуцаж хийсэн хоёр хүн бол Jack Thorne, Stephen Graham гэж хоёр хүн байгаа. За Stephen Graham бол өөрөө энэ цуврал дээр гол дүрийн одоо энэ хүүгийн аавын дүр тус тоглож байгаа. За энэ жүжигч маань өөрөө хамт одоо энэ цувралыг бол бүтээсэн баг. За тэгээд найруулагчаар Philip Barantini гэж найруулагч яг гүйцэтгэлийг хийж бол найруулсан. За манай нөгөө хоёр маань бол зохиолын бичиж продюсер ажилласан. За ийм бүтээл байна. За энэ бүтээл бол их олон хүний анхаарлыг татсан, их ярьсан, их сенсац болсон. За хоёр зүйл байгаа. Гол хоёр зүйл байгаа гэж бодож чинь. За нэг том шалтгаан нь бол зураг авалтанд бүх анги нь бүгдээрээ нэг үргэлж зураг авалттай. Ерөөсөө за 40-50 минутын цаг орчмын ч юм уу те 4 анги байгаа. Тэгэхэд анги болгоно нь ерөөсөө нэг бүтэн тасралтгүй үргэлж зураг авалттай. За энэ нь бол өөрөө энэ цувралын бас одоо гол анхаарал татах зүйл болсон. Энэ нь өөрөө мэдээж кино уран бүтээлч одоо энэ ч мэдээж үзэж байгаа хүмүүс ихэнх нь кино уран бүтээлч биш байх. Би кино уран бүтээлч биш. Гэхдээ бид нар төсөөлж байгаа тийм ээ. Ямар хэцүү байж болох уу гэдэг. Тэгэхэд кино уран бүтээлч хүмүүс эсвэл бичлэг хийдэг, эсвэл одоо юу гэдэг эвлүүлэг хийдэг хүмүүс, найруулга хийдэг хүмүүс тэрийг илүү ойлгох бид нараас. Тийм учраас анханасаа 4 эпизод 4 анги бүтээлийг бүгдээр 4 ангийн дөрвөлгийн нэг одоо үргэлжилсэн шотоор буюу одоо зураг авалтаар хийж чадна гэдэг нь өөрөө техник талаас гайхалтай юм амжилт болчихж байгаа. Яг бүтээлийнх нь агуулга талаас өрнөл зохиол мэдрэмж өгдгийн урлаглаг те тэр талаас ямар н хамааралгүйгээр тэр нь дангаараа өөрөө мондөг зүйл болчихж байгаа. За нөгөөх нь бол маш хүнд чухал бидний нүүр тулах дургу бидний гэдэг нь насан турш хүмүүс гэдэг утгаар шүү. Adults гэдэг утгаар өсвөр насны хүүхдүүд за өсвөр наснаас магадгүй жоохон гэхдээ ерөнхийдөө өсвөр насныхны хажууд насан турш хүмүүс тийм заавал аав ээж байх албагүй том ах эгч нар аав ээж за бүр тийштэй явах юм бол мэдээж юм өвөнөр тийм ийм одоо хүмүүс бидний анзаардаггүй, тоодоггүй, мэдэрдэггүй эсвэл өөрсдөө мэдэрчээснаа мартчихсан, тууснаа мартчихсан, зовжээснаа мартчихсан, эргэлзэжээснаа мартчихсан, мэдгүй байснаа мартчихсан. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг бол зөвхөн мартсан жоох албагүй л дээ зөвхөн том хүний өнцгөөс биш л дээ. Гэхдээ зүгээр гих мэт маш олон юм том human сэдв. Энэ бол зөвхөн одоо яг мэдээж үйл явдал нь англи болж байгаа. Гэхдээ англи нэм жижигхэн тусганд. Гэхдээ энэ бол зөвхөн англи болж байгаа үйл явдал. Энэ бол орчин үед болж байгаа үйл явдал. Интернеттэй, сошиал медиатай дэлхийн ингээд бүх төрлийн мэдээ болохгүй хамгийн одоо хортой хоргоо хамгийн ингээд юм экстрим байж болох дээр ч доошо баруун зүй юу гэдгийг юм бүгд тулчсан бүгд юм бэлэн мэдээлэлтэй юм ертөнцид өсөж байгаа хүүхдүүдийн ертөнцийг харуулж байгаа. Тэгээ тэр ертөнцид насан туршсан хүмүүс ямар ойлголттой байна вэ? Ойлголт эсвэл lack of ойлголт буюу ойлголтгүй байна вэ гэдгийг хөндөж байгаа. За энэ ингээд ийм сэдвүүд нь хөндөгдөж байгаа нь тэгээ техник хийц хоёр. Энэ хоёр нь гол. За энэ бүтээлийн хувьд бол их сонирхолтой. За нэгдүгürt 4 анги дөрвөлээ нэг зураг авалттай. За нэг зураг авалттайгаас гадна өрнөлийн хувьд 4 өөр анги байна. За одоо энэчнээс жоохон спойлер дуу юмнууд явна шүү. Жоохон спойлер дуу юмнууд. Гэтэ яг үйл явдал өрнөл нарийн юм бол ярихгүй. Ер нь нэг жоохон спойлер дуу юм байна. За тэр нь юу вэ гэхээр эхний анги бол яг баривчлагдж байгаа, шоконд орж байгаа, тэгээд interrogation байцаалт явж байгаа. За энэ ингээд тэр чигээрээ бол юм шок эпизод. За тэгэнгүүт дараагийнх нь болохоор тэр сургууль дээр нь юу болж ивнэ вэ гэдэг. Энэ бол сургууль дээр нь болж байгаа үйл явдлыг харуулж байгаа эпизод 2 дахь анги бол энэ цувралын гол цөм гэж би бол бодож. Яг 2 3 дугаар ангис том л доо. Гэтэ 20 дугаар ангийг би гол цөм нь гэж бодож байгаа. За яагаад юм бэ гэхээр бид нар түрүүн хэлснээр бид нар гэдэг насан туршсан хүмүүс том хүмүүс те насан туршсан адулт хүмүүс өсвөр насныхнаас ямар амар хөндөй байгаад байна. Бид нар өөрсдөө саяхан гэдэг нь удаагүй те тийм 10 20 30 жилийн өмнө биш саяхан тинейжер байсан мөртлөө тэрийг ямар хурдан мартай бай. За бүр 40 50 хүрцгээсэн хүмүүс за тэрнээс дээшээ насны хүмүүс бол бүр мартах нь аргагүй. Дээрээс нь техник
сошиал медиа, интернет гэдэг зүйл гараад ирсэн байна. Тэгээд болохгүй, бүтэхгүй, хүнийг сайныг боддоггүй, хүний анхаарлыг төлөө анхаарлаар орлого олдог. Тэг хүний ингээд эмзэг өсвөр насныхан ч юм уу, эмзэг насанд хүрсэн эрэгтэй хүмүүс тийм одоо хүмүүсээр эмэгтэй хүмүүс ч бас байгаа. Тийм одоо нийгмийн эмзэг хүмүүсээр анхаарал татдаг. Тэр анхаарлаараа мөнгө олдог, ашгаа олдог те. Эсвэл буруу үзэл бодлыг түгээдэг, хүчилдэг. Юу гэдгийг иймэрхүү зүйлүүдийг бид нар эргэн тойронд адулт хүмүүс, насанд хүрсэн хүмүүс ямар их одоо тоодоггүй те. Бид нар өөрсдөө одоо жишээ нь энэ эпизод шинэ цуврал дээр нэг ярьж байгаа штэ. Спойлер болгохгүй л би зүгээр л нэг сцен л зүгээр товчхон сцен ярьж. Би зүгээр л фитнест явах гад тэ аав гэж. Би зүгээр л фитнест явах гад фитнес хайсан чинь Instagram дээр надаа ингээд яаж эмхтэн хүн найрах уу те, яаж юм мундаг эрхтэн хүн байх уу, төгс эрх хүн байх, алфа ийм гарч ирсэн те. Би бол тэгэл what the fuck гэж өнгөрөөсөн. Би зүгээр л жим хайсан штэ гэдэг чинь. Гэтэ тэр бол насанд хүрсэн хүн тийм фильтртэй байна тийм үү? Одоо бид нар ч гэсэн сошиал медиа хэрэглээд сурцсан цаг үед сошиал медиа одоо жишээ нь би бол яг интернетийн сошиал медиагийн яг л үед юм өссөн хүн баггүй те. Интернетгүй байсан үеийг мэднэ, интернетийн үн цэнийг мэднэ, сошиал медиагийн байхгүй байсан үеийг мэднэ, сошиал медиагийн үн цэн. Эсвэл яг сошиал медиа галзуурж байгаа үед тийнейжер яг юм насан дээр ингээ өсөө явжсэн те. Тэнгүүт энэ чинь ингээд Instagram дээр ингээд ийм гарч ингэсэн штэ гэж тэгж байгаа нь гол point нь юу юм бэ гэхээр өсвөр насны хүүхдүүд тэрэнд фильтртэй хандах мэдлэг, боломж, туршлага, ойлголт нь байхгүй. Тэгээ эн чинь одоо Manosphere энтер гэдэг амар олон ID юмнууд ярьж байгаа. Тэр fucking Andrew Tate мэд нэг бахан bullshit alpha male podcast суулгаас интернетээр дүрэн shit юмнууд Монгол тэр төөгөө мөөгөө юу юучлээ. Бахан эргэтэн хүн байхад зас яадаг гэдэг. Тэгээ тэрэнд нь хөөрцөн бахан тэнэг хүүхнүүд ус байж байгаа. Өөрөөсөө ингэ тархин угаагтсан эргэтэн хүн бурхан гэж байгаа шүү. Хямар яадаг хаяа зодуулах ямар сэргэн ч юм мэдрэл мот. Энэ бүхнийг бүгдээринг нь энэ бүтээл бадж байгаа байхгүй юу? Миний ярьсан юм замбраагүй юм шиг санагдаж магадгүй гэхдээ үгүй. Энэ бүгдийг нийгмийн нэг юм гачин заваан балер токсик новшин тэг хүмүүст яаж нөлөөлөх үгүйгээ ерөөсөө тоодоггүй, боддоггүй, мэддэггүй, анзаардаггүй, мэдгүйгээ мэддэггүй тэ мэдгүйгээ мэддэг хүмүүс нь бүр балер тэрийг ашиг болгодог тэ. Андрю Тейт жишээтэй хүмүүс тэр төөгөө мөгөөр юу ч лээ. Тийм хүмүүс. Тэнгүүд тэрэн шиг хүмүүсийн нөлөө гэдгийг энэ цуврал дээр ялангуяа 2 дугаар анги дээр маш онцолж харуулж байгаа. Яг тэр одоо жишээ нь энэ 2 дугаар анги дээр ярьж байгаа тийм. Manosphere гэж юм байгаа тийм. Тэнгүүтээ нийт эмэгтэйчүүдийн 80% нийт эрэгтэйчүүдийн 20% л татагдаг. Окей, за тэрийг logical магаас нь яриад нийгэм талаас нэрээ за яагаад эдийн засгийн зүйл байгаа юм уу? Харагдах царай зүс харилцаа соёл юу байгаа тийм. Тэрийг adult хүмүүс нэг өөрөөр ярих нэг өөр тийм үү? Статистик талаас, логик талаас, нийгмийн эрүүл мэнд талаас ч юм уу те. Одоо хүмүүсийн хөгжил одоо үржил юу байдгийг. Гэхдээ өсвөр насны 13, 4, 5 та хүүхдүүдэд тэр шал өөрөөсгөл юм байхгүй юу те. Тэр үеж. Тэгээ body image гэж зүйл байна те. Эрэгтэй хүүхдүүд ч адилхан, эмэгтэй хүүхдүүд ч адилхан. Гэхдээ эмэгтэй хүүхдүүд тэр бол илүү хүнд байдаг, хизээд хүнд байсаар ирсэн. Харамсалтай нь. Гэхдээ тэр юу вэ гэхээр ингээд ийм байх хэвээр, тийм байх хэвээр. Эрэгтэй хүүхдүүдэд одоо тэр нь том, тэр нь жижиг байх, ер нь итгэлтэй байх, үгүй байх. Эмэгтэй хүүхдүүд мөн адилхан тий. Энд чи одоо энэ цуврал дээр ингээд гарч байгаа байхгүй. Нэг охин жишээ нь ингээд энэ чи 13 4-тэй хүүхдүүдийн тухай болж одоо тухай жоохон эргэн тойрон болсон үйл явдлын тухай ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхэд тэнцээ ингээд хавтгаа цээжтэй ингээд гэж ярьж байгаа. Гэтэ боддоо 13 4-тэй хүүхдүүд өөрсдийнхөө айдиагаар тийм болно гэж байхгүй. Эргэн тойрон нийгэм интернет, сошиал медиа ах トゥ аав ээж юу байдгийг те найз тэр найз нөхдөд нь ч адилхан эргэн тойрноос л авж байгаа юм байгаа байхгүй. Түүнээс ш тэр ингээд 13 4-тэй хүүхдүүд яг хэрэгтэй ямар хэрэгтэй мэдээлэл те. Та нар өөрсдөө бодоод бид нар одоо миний үеэс надаас ах ч юм уу миний үеийн ойролцоо хүмүүс байл та бодоод үзэр бид нар 13 4 5-таа тийм юм бүр бодогч хэмжээнд байгаагүй ихэнх нь. Гэхдээ тэр нь бид нар ингээд жоохон юм шиг байсан гэж харж иж болно. Гэхдээ нөгөө талаар тэр юу вэ гэхээр им хэрэгтэй эргүүд хин нэг юм баг байсан байгаа хгүй. Интернет баг байгаа. Одоо сошиал медиа байгаагүй, интернет байгаагүй давуу тал гэх юм одоо мэдээж интернетийн давуу тал нь ууг нь илүү ихтэй. Гэхдээ байгаагүйгийн давуу тал дээр байсан ба. Одоо тэгэхээр яаж юм гэхээр бид нар
өсвөр насныхандаа 12, 3, за 13-аас дээшийг 16, 7, 8 хүртэл бүр ингээд насан туршид бие даатсан хүртэлх хугацаанд нь бид нар юу туулаад байна вэ? Тэр сургууль эргэн тойронд нь юу болж байна? Яаж хэрцээ? Тэр хүүхэд өөрөө ингээд сэтгэл зүйн дарамтнд ч юм уу, бэлгийн дарамтнд эсвэл body image insecurity-тэй итгэлгүй, өөртөө итгэлгүй те. Тэрийг илэрхийлж чадахгүй байж болно. Бүр яг сайн ярих юм бол мэдгүй ч байж болно. Гэхдээ юу туулаад байгаа юм бэ гэдгийг мэдхийн тулд бид нар эргэн тойронд нь анхаарал хандуулж юу ярьж байна, юу болж байна. Мэдээж хувийн үг болгон, чат болгон, мессеж болгоно ухаад ах юм гэж байхгүй ч гэсэн юу болоод байгаа гэдэг бид нарт анхааралтай байх хэрэгтэй. Одоо та хэд бас бодоод үз. Бид нар өсвөр наснд байхад Yahoo Messenger, high five юу байдгийг тийм юмар харилцдаг байсан тийм үү. Тэр үед problematic юм байсан л байж таарна. Би ч тэрэнд нь оролцоо явж байсан байж болно. Body image юу байдгийг те. Одоо ингээл би ингэх дуртай, тэгэх дуртай гэл ингээл 16, 7 настай нөхдүүд high five дээрээ тэнцээ ингээл дуртай юмнуудаа бичээлтэй хид удаа унтаж ижиж үзэх хідүүнтэй бодсон хид уудаг татдаг whatever те ингээл шоудах дуртай ийм юм бичээл ингээл high five дээр явж идэг байсан. Жишээ нь тэр зүв байсан уу гэвэл really те яг зүг байсан уу гэвэл мэдээж айгүй эргэлзээдэн шүү дээ. Яг мэдээж би одоо ингээд насанд хүрсэн хүн тэрийг эргээд харах өөр боловч яг насанд хүрсэн хүний нүдээр өөрийгөө эргээд харж байгаа шүү дээ. Тэрийг ингээ объектив харахад бол асуудалтай юм байгаа байхгүй. Тэр нөлөөсөн байж л байгаа. За надад тэр нь амар хүнд нөлөөлөөгүй махад эргэн тойронд ерөнхий тэр зүйлүүд нөлөөсөн байгаа. Тэгэхээр нэгдүгээр тэр хоёрдугаар тэрийг яг байсан бэхээр бид нар өсвөр наснд бидний аав ээж эмээ өвөө ах эгч нарын үеийнхэн хараад ойлгох байсан уу? За яг зүгээр тэр нэг уудаг гэдэг пост бол окей. Магадгүй. Гэхдээ бид нар хоорондоо emoji гэж байх юм байхаас өмнө Yahoo Messenger smiley face гэх юм emoticon гэж хуучин нэртэй байсан те. Тэр их сүлд emoji болгосон. Emoticon-уудаар харилцдаг байсан те. Тэгээд хэл яриа текст одоо мессежээр харилцдаг ч юм уу, мессеж нь хүртэл үнэтэй байдаг. Тэгэхэд тэр хооронд бидний өсвөр насныхан хоорондоо харилцаж байгаа чат, бичиж байгаа, хэрглэж байгаа emoticon-ууд тэднийг ах эгч аав ээж эмээ өвөө нарийнхан ойлгох байсан уу? Яг тэр бас энэ сурал дээр хөндөгдөж байгаа байхгүй тий. Одоо үеийнхэн нь бол emoji, бидний үеийнхэн тэр одоо юу байдгийг яг үе үед өөр юмнууд байж байгаа. Зөвхөн бидний үеэр ч юм интернет үеэр эхэлсэн юм бас мэдээж биш л те. Гэхдээ интернет энийг ингээ бүр дэлтлээ ачиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас энэ ч өндөж байгаа. Ингээд энэ сурал дээр бол одоо маш олон зүйлийг хөндөж харуулж гэхдээ хөндөж харуулж яах гэхээр энэ иймнаас энэ ингээд ингэх ёстой гэж ерөөсөө байхгүй. Энэ зүгээр л unfiltered үзүүлж байгаа. Энэ дээр одоо нөгөө нэг хийц талыг нь орж ирнэ. Тэр нь юу вэ гэхээр unfiltered үзүүлэх гэж зорьсон гол шалтгаан нь юу? Вообще сэдв гэдэг агуулга талаас зүгээр хийц уран бүтээл гэдэг талаас гол одоо шийдэл нь гэж хэлээ шалтгаан биш. Шийдэл нь нэг үргэлж зураг авалттай байна. За тэр нь юунд нөлөөлж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр техник талаас нь удахгүй байна. Техник талаас үнэхээр гайхалтай. Гэхдээ зүгээр яг тэр нь зохиол өрнөлтөө ямар хамаатай юм бэ гэхээр энд байгаа Стивен Грэм жүжигчин аав те. Тэгээд энэ хин хүүхдэд тоглож байгаа хэн бэлээ хүүхдийн нэрчин Джейми Миллер те. Джейми Миллер. За тэгээд сэтгэлдүүч нэг ангидар. Энэ гураас бус нь дүр гэж юусоо бодогдохгүй. За энэ ямар утгаар юм бэ? Энэ маш сайн утгаар. Юу вэ гэхээр нэг үргэлж зураг авалтаа болонгууд бүгд амьдрал дээр байдаг хүмүүс шиг болж байгаа үйл явдлыг бид нар зүгээр хажуугаас нь мэдэрж байгаа юм шиг байгаа байхгүй. Дэлгэцийн бүтээл уран бүтээл юу эвлүүлэг гэдэг гайхалтай зүйл байгаа. Хөгжим гэж гайхалтай зүйл байгаа тий. Өнгө тавилт юу гэдэг. Тэр бүх зүйлүүдээр бид нарт яадаг урлаг болгож мэдрүүлдэг тий. Өгөхийг хүссэн мессеж өгдөг. Хүндхийг хүссэн сэдвээ ямар хүн өнцгөөс ямар ч юм уу магадгүй олон өнцгөөс яаж хүнд чинь тэрийг юу мэдрүүлмээр мэдээж уран бүтээлч өөрөө мессеж өгмөр байгаа бол тэрийг өгөхийг артистик шийдвэр гаргаж үзүүлдэг болвол нэг үргэлж зураг авалтаар тэрийг их боломж бага болж байгаа. Тэдий чи нэгээрээ дагаад реалистик үзүүлэх боломж гарч байгаа байхгүй. Тэгэхээр яг миний түрүүний яриадсан баахан проблемод биш үү те. Тэрийг бүгдээр ингэ зүгээр шууд үзүүлчихэ. Зүгээр шууд одоо фильтргүй шахуу зүгээр шууд маа гэж гаргаад өгч байгаа байхгүй. Эн чинь ийм юм болоод ийм юмнаас ийм юм хэмжээнд хүрчээд байна гэд. Тэгэхээр энийг үзэхэд бол нийгмийн амар ойлголт хэрэгтэй болж байна. За энэ цувралыг үзэхдээ ойлголтууд бага байсан ч гэсэн энэ цувралаас үүдээд цаашаа уншиж судлах нэмэх интернет, сошиал медиа, Reddit те балер нууц subreddit-үүд одоо тэрнээс цаашлах 4chan маань одоо юу гэдэг бүр асуудалтай форумод, сайтууд те тэднэр дээр хүмүүс хүүхдүүдэд, тийнейжрүүдэд тэгээд ийм insecure эрэгтэй хүмүүс, insecure эмэгтэйчүүдэд яаж нөлөөлөд байна? Ямар асуудлууд ямар балиар булан тохоонууд харанхуй гудамжнууд байгаад байна вэ сошиал медиа интернет дээр те тэрийг бид нар судлах хэрэгтэй тэрийг бид нар тэднээс одоо дархлаатай болох хэрэгтэй хүүхдүүдэд тэрнээс дархлаатай болох хэрэгтэй байна гэдэг ойлголтыг энэ дээр өгж эхлүүлж тэр санаа сэдлийг өгж байгаа байхгүй.
Тэр хийц дээрээс нь тэр нөгөө нэг дөрүүд гэсэн шүү дээ. Манай гол энэ одоо саяны 2 4 бол үнэхээр мундаг. Стивен Грэм жүжигчнийг бол манай одоо энэ аавынхан дүр тоглож байгаа шнийг хүн болгон л хараад мэднэ. Айгүй олон бүтээлүүдэд тоглож байсан Snatch, Gangs of New York одоо юу гэдгийг Irishman, Venom энэ төр гэл айгүй олон юм дээр бичсэн манайд хараал мэдих юм одоо нөгөө алдартай биш яг мэдээд хараал мэднэ гэдэг алдартай гэсэн үгтэй нөгөө нэг Brad Pitt те биш ч гэсэн кино олон дээр явж байдаг маш олон кинон дээр явж байдаг бид нар хаалаа энэ жүжигчин чинь юун дээр байдаг вүлээ юун дээр харлаа гэрмээр ийм жүжигчин өөрөөгөө нэгдүгürt ямар мундаг жүжигчин бэ гэдгийг онцолж харуулж байна хоёрдугürt ямар мундаг продюсер ямар мундаг зохиолч юм бэ гэдгийг хамтарч ажилласнараа энэ дээр харуулж байгаа юм үнэхээр мундаг тэгээд Owen Cooper гэж одоо энэ өсвөр насны хүү байгаа за Owen Cooper-ийн хувьд бол 2019 одоо бол 15 настай яг энэ цуврал тоглохдоо 14 настай байсан Ливерпулээс Ливерпултэй ойрхон нутагт бол төрж өссөн ийм хүүхэд байгаа. Ливерпулээс 20 км-ийн зайтай. Ийм скаутер хүүхэд. Тэгээ мань хүний хувьд бол энэ дэлгэцийн анхны бүтээл. Дэлгэцийн анхны бүтээл дээр ийм хүнд ямар хүнд сэдвүүд. Тэгээ хүнд сэдв зүгээр хөндөд байгаа даа биш. Энэ дүр юу туулцсан байгаад байгаа. Юу хийсэн байж магадгүй байгаад байгаа. Гарч байгаа үйлдэлүүд нь характер тэр сэтгэл хөдлөл юмнууд нь ямар балиар хүнд юмнууд байгаад байгаа гэдгийг одоо ингэж мундаг жүжиглж харуулна гэдэг бол яг үнэндээ энэ амьдрал дээрх энэ Owen Cooper гэж жүжигчин хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн өмнөөс би санаа зовсон. Яг үнэндээ. Одоо бид нар Heath Ledger-ыг зөндөө ярьдаг те. Joker дүр тоглохын тулд ингээд дүрдээ маш их ороод маш их судлаад бүр ингээд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай болоод буудлаасаа хэдэн хоног гарахгүй байжгаад бүр ингээд өвчин намдаах юм сэтгэл тайтгаруулах цаашаа тайвшруулахтай антидепрессант ийм хэтрүүлж уугаад насварсан гэдгийг бид нар жишээ мэддэг тийм үү. Joker гэдэг дүр ямар балиар нөлөөсөн гэдэг. Тэрнтэй адилхан олон жүжигчид олон ингээд дүрт хитрхи орсноос болж тэр дүр нь балиар асуудалтай дүр байсан болохоор ч юм уу эсвэл хитрхи турсан даргасан юу байдгийг ингээд тийм зүйлүүдээс болж одоо юу ямар нөлөөсөн ямар хүнд байсан бэ гэдгийг ярьдаг та одоо бид нар уншсан судалсан зүйлүүд байдаг тийм үү. Тэрнтэй холбоотойгоор би энэ Owen Cooper гэж одоо жүжигчин хүүхдийн өсвөр насны хүүхдийн өмнөөс санаа зовсон. Яг мэдээж гайгүй байх гэхдээ бүр үнэхээр санаа зовхоор тийм хэмжээнд мундаг гин дүрийг гаргасан. Тэгээ энэ цуврал дээр бол яг mystery байгаа. Энэ цувралын үйл явдлын хувьд бол энэ өсвөр насны хүүхдээ яг би эхний ангиас шүү дээ баримтчилгаа тий. Ингээд зүгээр нэг ингийн нормал айл байгаа байхгүй. Даав нь ингийн жижиг бизнес хийдэг, ээж нь гэртээ хүүхдээ хараа бас ажил хийдэг. Хоёр өсвөр насны хүүхдээ нэг нь 13 4-тэй, 13-тай нөгөөх нь 16 7 хүрж байгаа юм том охин ингээд юм хоёр өсвөр насны хүүхдээ айл. Тэгэл нэг өдөр зүгээр амгалан тайван байдсан өглөө шууд пүү паа гэж сват март амар юм орж ака маката цэрэг цагтаа орж ирэл пүү хаа гэж хүү амны эргээл хүүхдээ баривчлаа авчиж байгаа. Тэгээ баривчилж яваад тэр бүр ингээ баривчсан процесс нь яваад энэ тэр ингээд эргэж тэр эпизод ингээд загсалтгүй үргэлж зураг авалттай шүү дээ. Тэгэж үргэлжилж явсаар байгаад төгсгөлд нь юун дээр interrogation буюу одоо тэр юугаар нь эпизод дуусж байгаа байхгүй interrogation байцаалтаар нь дуусж байгаа байхгүй тий ийм одоо юугаар бол эпизодоор бүр ингээ эхэлж байгаа. За тэгээд тэр 2 дахь эпизодын сургууль хүүхдүүд тэр бүхний процесс бол амар байсан. Тэрийг бүр ингээ бид нар ямар хол хөндөрцсөн бэ гэдэг би түрүүн сэдвүү хөндсөн тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр анхаарал хандлаа. 2 3 дахь эпизод сэтгэл зүйч. За сэтгэл зүйчтэй эпизод хамгийн аймаар, хамгийн нөлөөтэй, хамгийн хүнд, хамгийн зөвүүн, хамгийн одоо мундаг хийцтэй эпизод байна. Яг техник талаас мэдээж 2 дахь эпизодор нэг галзуу зураг авалт байгаа. Бүр ингээд бүр амар бараг бүтэн тусахныг өнгөрөөж явдаг нэг үргэлж зураг авалт байгаа тэр галзуу. Гэхдээ яг ингээ нийт бүх юм аваад үзэх юм бол сэтгэл зүйтэй эпизод хамгийн мундаг байсан. Төгсгөлийн эпизод хамгийн жишээ зүгээр төгсгөлийн эпизод бол төгсгөлийн эпизод ерөөсөө бидний нийгэмд хараад байдаггүй үнцгийг харуулсан мэдрүүлсэн ийм эпизод бол байсан. Би тэгтээ нэг спойлдморг байна. Би өөр нэг спойлертай бол нэг ярьсангүй. Би таад үзээрэй гэж хүсмээр байна. Хүсч байна. Тэгээ үзээрэй. Тэгээд зураг авалт дээр ингэж байгаа. Жинхнээсээ нэг ингээд одоо шотоор явсан юм уу гэх. Тэр бол үнэ. Тэг бүгдээрээ ингээд нэг шотоор явсан. Дунд нь ингээд ямар ч эвлүүлэгтэй ингээд нийлүүлсэн наасан зүйл бол байхгүй. Та анзаарах боломжгүй ягаад гэвэл байхгүй. Бид нар бүгдээрээ одоо
амлж гинэ гэдэг. Тэгээд нэг эпизодыг одоо хэдэн удаа зураг авалтыг авсан бай. Мэдээж ганц удаа нэг бүтээ яваа төгс авна гэж байхгүй те. Дунд нь алдаа гарах болохгүй санал нийлэхгүй. Янз бүрийн зүйл бол гарнаа, техникийн ч юм янз бүр. Тэгээд тэр талаар асуусан чи продюсерууд нь хэлэхдээ болохоор анхандаа төлөвлөхдөө нэг ангийг 10 бүтэн удаа бүтэн 10 удаа зураг авалтын авахар бол төлөвлөж исэн. 5 өдөрт өглөө нь нэг өдөөс хойш нэг удаа гээд тэгээд 5 өдөр нийт 5 өдөрт 10 удаа нэг ангийг бол бүтэн зураг авалтын авахар төлөвлөж исэн. Гэхдээ бодит байдал дээр бол процесс яваад игсний дараа бол тэрийг бол хаяад бүр эхнээс нь эхлэх зөндөө процессууд гарч исэн. Ингээд зураг авалт нь явж байснаа дундаас нь зогсоод эхлэх шаардлагууд зөндөө гарч исэн. Тэгэхээр яг бодит байдал дээр бол нэг ангийг маш олон удаа 10 байтугай удаа авах шаардлага зарим анги дээр гарсан гэж. За тэгээд яг эцсийн одоо бидний үзэж байгаа юм бүтээл дээр аль шотууд нь орсон бэ гэдэг. Энд чинь сонирхолтой. Бид нар өмнө нь дэлгэцийн бүтээл үзэхэд яг тэр шот нь орсон гэдэг юм биднэрт ирдэггүй шүү дээ. Ягаад гэвэл одоо чинь Дэвид Финчер ганцхан сценыг зарим сценүүдийг хүртэл одоо бүр 100 удаа хүртэл зургалтыг авсан байдаг. Тэгээд жүжигчдэн бүр ингээд ядарч салж ундаг одоо алдартай тий. Тэгэхэд энэ дээр бол нэг үргэлж зүгээр нэг анги нэг л шот гэсэн үг тий. Тэгэхээр энэ чинь эхний анги бол юу яасан байгаа. Ангийг 5 өдөр авч байгаа шүү дээ. Эхний ангийг болохоор эхний өдрөө 5 өдрийн эхний өдрөө авсан 2 дахь шот нь гэж байгаа. Эхний өдрийн 2 дахь буюу өдөөс хойш авсан шот нь одоо final зураг авалт болсон ба. За юу нь болохоор 2 дахь анги болохоор 2 дахь ангийн 5 дахь өдрийнх нь 13 дахь нийт 13 дахь шот нь гэдэг гэж байгаа. Тэгэхээр 5 өдөрт 13 шот бол дор ээж авсан байгаа нь шүү дээ. Тэгээд 3 дахь анги нь болохоор 5 дахь өдрийнхөө 11 дахь шот нь за тэгээд 4 дахь эпизод нь болохоор 5 дахь өдрийнхөө 16 дахь шот нь. Яа бодоод үзтээ та нар. Та үдцсэн бол одоо бодоод үзээрэй заяа. Үдцсэн бол тэр сүүлийн анги ямар анги байсан бэ те? Ямар агуулгатай, ямар мэдрэмжтэй юу болж байгаа анги үлээ. Тэрийг 16 дор хаяж 16 удаа бүтэн зураг авалт хийхсэн байна гэ боддоо. Ёо бүр техник хийж талаасаа ямар амар бүтээл вэ. Гахалтай тэгээд энэ шиг ийм бүтээлийг хийн гэдэг бол арт талаас урлаг гэдэг талаас бол гайхамшиг юм. За нийгмийн маш чухал олон сэдвүүдийг энэ хүнцэнд нь маш их баярлж байна. Тэрийг дагаад маш том сэдвүүд болж хүмүүс анхааралтай авч тэ хүүхдүүд өсвөр насныхаа хүүхдүүдийн хажууд интернеттэй илүү ойрхон байж одоо сураасаа гэж нээж тэрний том эхлэл болоосоо сэдв болоосоо дээрэс нь энэ бүтээлтэй яг би мистери янз бүрийн юм энэ бол ерөөсөө ярьсангүй зүгээр үзээ дуусны дараа та хэд ярианд оролцоор яг юу хэний буруу вэ гэдэг өөрөө айгүй хэцүү юм санагдсан надад яг цаасан дээр нэг зүйл ойлгомжтой. Цаасан дээр юу болсон бэ? Яг яагаад вэ гэдэг зүйл бол ойлгомжтой юм шиг боловч яг хүн талаас нь нийгэм талаас нь гэр бүл талаас нь ингээд харилцаа сургуул тэ ийм зүйлүүд ингээд талаас нь аваад үзээд яг юу юунаас болж байна юу юунд нөлөөлж байна нэг юмны үйлдэл нөгөө юу руу хариу үйлдэл рүү хүргэж тэр хариу үйлдэл юу руу явж тэ ингээд ямар нөхцөл байдал юунаас болж уламд ордож байна дээрдэж байна тэр нь юунд хүргэж гин вэ гэдэг бас ийм айгу том сэдв гэж бодож чинь тэгээд би бол яг одоо цувралынхаа зүгээр өнгийн үйл явдал гэдэг талаас би бол ярьсангүй ягаад гэвэл спойлер болох бах. Тэгээ манай тэр талаар үзээд сэтгэлээ хуваалцаарай. Хамт байсан бүгдээр нь баярлалаа. Би энэс илүү яг юу ярих ёстойгоо болоо сайн мэдгүй байна. Супер байсан галзуу байлаа, балер хүнд үзүр байлаа. Гэхдээ үнэхээр техник хийц жүжиглэл зохиол өрнөл энэ бүх талаас нь шүтлээ яасан ч мундаг хийсэн. Яасан ч их сэтгэл гаргасан. Тэгээ Netflix бас ийм бүтээлд хөрөнгө оруулалт хийсэнд нь амар баяртай Plan B Entertainment тэргүүтэй production компаниуд хийсэнд нь баяртай Brad Pitt тэр дунднаас явж байгаа мэдээж ганц продюсер биш ч гэсэн ийм бүтээл гарсан баяртай манай хэд үзээрэй гэж хүсэх байна. Манай хэд сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл үзсэн бол мэдээж бас дуртай дэмждэг бас яриа сонирхолтой байсан гэж найдаж байна. Тийм болохоор энэ хүртэл үзсэн багтаа тэрнтэй холбоодлоод мэдээ хөтөл хүргэе. 3 дахь өдөр болгон Trivia Jam та нар юуны таны мэдгүй асуулт хариулт үйл ажиллагаа явж байгаа шүү. Идэвхтэй оролцоорой. Манай description дээр линк нь байж байгаа. Багаар оролцохгүй үйл ажиллагаа байгаа. Тэгээд дээрэс нь өнөөдөр одоо би яг энэ бичлэгийг хийчихэд гарах гэж байна. Та хэд энэ бичлэг бол арай оройтсон баг. Гэхдээ нэгт өдөр болгон буюу одоо та хэд энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн хувьд бол 4 сарын 21-нд үргэлжлүүлээд нэгт өдөр болгон The Last of Us цувралын
шин анги болгоныг хамт цуглаж үзэн шүү. Тэгэхээр хамт үзцгээгээрээ нэг дээрээ хүүхдийн паркинг Red Rock Castle гэдэг нөгөө нэг цайз ресторан байдаг шүү дээ. Тэр дотор ямар нэг такс төлбөргүй тэгснэ бүр шагналтайгой уралдаан тэмцээнүүдтэй хилцүүлэхтэй ийм гоё реакшн бичлэг хийн ийм гоё юу болвол үйл ажиллагаа бол нэгд өдөр болгоны оройд 730 минутаас хүүхдийн паркын Red Rock Castle цэнгийн юун дээр цайз ресторанд бол явагдсан шүү. Та бүхэн маань идэвхтэй оролцоороо үзээр мэдээлэл авах хүсвэл миний бүх сошиал хуудасаар асууж болно. Rusty Talks Facebook, Rusty Ryan 7 Instagram хуудас хаяг эсвэл шууд комент үлдээж болно шүү. Нэг дээрээ 7 анги гарна. Last of Us Season 2 тийм учраас 7 хоног явнаа. Тэгэхээр дараагийн ангиуд дээр идэвхтэй оролцоороо ямар нэг такс төлбөр байхгүй. Тэгээд тэрийгээ дагаа мэдээж 7 хоног болгонгоор реакшн бичлэг 7 хоног болгон Last of Us-ийн эпизодуудын ревю бас орно шүү. Тэгээ хамт байгаарай. Хамт байсан тус баярлалаа. Дараагийн ревю контент үйл ажиллагаагаараа уулзтал баяр та.